Сайн мэцхан хүмүүстээ сайхан амарсан уу? Өнөөдрийн Монгол хэлний хичээл дээр баттгал хичээл үзнэ. За дасгал 1. Ээж аваараа хэлүүлээд цээж бичгээ хийгээрэй. Дасгал 2. Дараах үгэнд залгуурыг зөв залгаарай. За өгнөдөө уншъя. За эдгээр үг маань бүгдээрээ зөөлний тэмдгээр төгссөн байна. За тэгвэл зөөлний тэмдгээр төгссөн үгэн дээр урт гişгээр ихэлсэн залгуурыг хэрхэн залгах вэ? Бүгдээрээ дөрмөө эргэн нэг саная. За тэгэхээр зөөлний тэмдгээр төгссөн үгэн дээр урт гişгээр ихэлсэн залгуур залгахад зөөлний тэмдэг нь и болно гэсэн дүрэн байдаг. За энэ дүрмийн дагуу барь гэдэг үгэн дээр уул гэсэн залгуурыг залгахад зөөлний тэмдэг нь и болж бариул гэж хувирлаа. За сайд гэдэг үгэн дээр и гэсэн урт гişгээр ихэлсэн залгуур залгахад зөөлний тэмдэг нь и болоод сайлыг гэдэг үг үүслээ. За зав гэдэг үгэн дээр урт гişгээр ихэлсэн залгуур залгахад зөөлний тэмдэг нь и болж завьяар гэдэг үг бүтэж байна. За гих мэтлэнгээр зөөлний тэмдгээр төгссөн үгэн дээр урт гişгээр ихэлсэн залгуур залгахад зөөлний тэмдэг нь и болж байна. За тогооч гэдэг үг маань гийгүүлэгчээр төгссөн үг байна. Гийгүүлэгчээр төгссөн үгэн дээр урт гişгээр ихэлсэн залгуур залгахад шууд залгана. За бүгдээрээ бичиж тэмдэглээд дөрмөө давхар бичээрэй. За дөрмийг бичихдээ тодорхойлолт учраас тодруулж цэвэр сайхан бичээрэй. Дасгал 3. За дараах үгийн эсрэг утгатай үгийг олж бичээд 1-ээс 2 үгийг нь оролцуулаад өгүүлбэр зохион бичээрэй. За хойш гэдэг үгийн эсрэг утга нь юу вэ? За тэгвэл эдгээр үгийн эсрэг утгыг нь ярилцаад бичье. Хойш гэдэг үгийн эсрэг утга нь урагш. За тэгвэл нааш гэдэг үгийн эсрэг утга нь юу ах вэ? Цааш гэнэ тийм ээ. Халуун гэдэг үгийн эсрэг утга нь мэдээж хүйтэн байна. Удаан гэдэг үгийн эсрэг утга нь хурдан гэдэг үг байна. Тэгвэл харанхуй гэдэг үгийн эсрэг утга нь юу байх вэ хүүхдүүдээ? За бодоорой. Мэдээж гэрэлтэй гэдэг үг байна шүү дээ. За тэгвэл багш нь эдгээр үгнээсээ дараах үгийг оролцуулаад өгүүлбэр зохиолоо. Бүгдээрээ уншаарай. Халуун хүйтэнд тохируулж хувцлаарай. За энэ үгийг багш нь зохиолоо. Ажиглан харъя. Өгүүлбэрийн төгсгөлд анхаарлын тэмдэг байна. За тэгэхээр ямар үгийн төгсгөлд анхааруулын тэмдэг тавих вэ хүүхдүүдээ? Бид өмнө нь үзсэн өгүүлбэрийг хэлэх аялгаар нь ангилах гэж үзсэн байгаа. Тэгвэл тэр хичээл дээр анхааруулах үгийн төгсгөлд анхаарлын тэмдэг тавина гэж заасан байгаа. Тэгэхээр энэ өгүүлбэр маань анхааруулах өгүүлбэр байх нэ. За та нар мөн жишээ болгон эдгээр үгнээсээ 2 үгийг оролцуулаад өгүүлбэр зохион бичээрэй. Дасгал 4. Юу гэсэн асуултанд хариулах үгийг нөхөж бичээрэй. За энд юу хуцдаг, юу уйлдаг, юу мөөрдөг. За эдгээр үгний асуултанд нь хариулагдах үгийг олж бичээд холбоо үг үүсгэх нь байна. За тэгвэл ярилцъя. Бүгдээрээ бодоорой. Багшийнхаа асуултанд хариулаарай. Юу хуцдаг билээ хүүхдүүдээ? Зүйтэй. Юу уйлдаг билээ? Харин юу мөөрдөг вэ? Зүйтэй. Тэгэхээр нохоо хуцдаг, чон уйлдаг, үхэр мөөрдөг. За тэгвэл эдгээр үгнүүд маань бүгдээрээ юу гэдэг асуултанд хариулагдах нэ. За дасгал 5.
залгаврыг залгаад дүрмийг ярилцъя гэж. За өмнөх дасгал дээр бид зөвлөний тэмдгээ төгс үгэн дээр урт гişгээр ихэлсэн залгуур залгасан. Харин энэ удаад ямар үгний дүрмийг ашиглан залгах нь вэ? Хараарай. Сэрэх, явах, уйлах, дуулах, ирэх. За эдгээр үгнүүд нь ямар утгатай үгнүүд байна вэ? Юуг зааж байна вэ хүүхдүүдээ? Сайн бодоорой. Үгийнхээ утгыг сайн бодоорой. За тэгвэл эдгээр үгнүүд маань бүгдээрээ үйл хөдлөлийг заасан байх нь. Явна гэдэг маань өөрөө ямар нэг юм хийж байгаа үйл хөдлөл. Уйлна гэдэг маань бас л нэг хөдлөл. За дуулах, сэрэх гэдэг маань бүгдээрээ үйл хөдлөлийг заасан байна. Тэгвэл үйл үгэнд орсон гэхээ гівлэгчийн өмнөх балархай их шиг гээгдэхгүй гэсэн дүрм байдаг. За би дүрмээ санаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ төгсгөлийн хээ маань бүгдээрээ үйл үгийн хээ байх нь. Дүрм ёсоор үйл үгийн хээгийн өмнөх балархай их шиг гээгдэхгүй. Тэгвэл эдгээр урт гişгээр ихсэн залхуурыг залгах гэд үгнүүд маань ийм байх нь. Өөрөөр хэлбэл балархай шиг нь гээгдэхгүй шууд залгагдана гэсэн үг байна. За бүгдээрээ 4-5 дахь дасгалаа ярилцсны дагуу бичиж тэмдэглээрэй. Дасгал 6. Дараах үгсийн авиа үсгийг тоолоорой. Дархлаа жуулалт, хадгаламж, сэргээш, сайхан, ялгвар, ерөөл. За эдгээр үгийн авиа үсгийг тоолоорой. Бид юуг анхаарах ёстой вэ энэ дасгалын хувьд? Урт гişгээр ихсэн урт гişг маань нэг авианд тооцогдно. Хос гişг маань нэг авианд тооцогдно. За е үсэг маань хоёр авианд тоологдож нэг үсгээр тоологдно тийм ээ. За энэ дүрмийг бид 2 дугаар ангидаа үзсэн байгаа. Түүгээ санаад авиа үсгийг тоолоорой. За харъя. Ялгуур гэдэг үгэн дээр цөмөрөө тайлбарлая. Ялгуур гэдэг маань 1 2 3 4 5 6 7 гэд 7 үсэг байна. За харин яа үсэг маань 2 авиагаар тоологдох учраас 8 авиа болно. Ерөөл гэдэг үг мөн 1 2 3 4 5 үсэг байна. Харин 5 авиа байна. Яагаад гэхээр өө үсэг маань 1 авиагаар тоологдно. Харин е үсэг маань 2 авиагаар тоологдно. Тийм учраас 5 үсэг 5 авиа болж байна. За бүгдээрээ бичиж тэмдэглээд шалгаж багш нь зөв хийж үү гэдгийг нэгтэлж хараарай. За дараа за багчууд бидний заавал унших ёстой ном, шүлэг, өгүүлэг, үлгэр гэж байдаг. За тэгвэл 6-аас 11 насны хүүхдүүдийн хувьд заавал унших ёстой шүлгэн дотор Дашторжийн ноцог доржийн миний нутаг хэмээх сайхан найраглал байдаг. За энэ шүлэг найраглалыг багш нь та нартай бичиж өглөө. Бүгдээрээ маш сайхан уншаад утгыг нь ойлгоорой. За шүлгээ эхнээс нь дуустал нь уншаарай. За шүлгээ урт байна гэж бодлого бүгдийг нь уншиж дуусаад өөртөө зохиомжлон зураг зураарай. Энэ шүлгэнд Монгол орны байгаль дэлхий ёс заншлыг бүгдийг тусгасан байгаа. Эндээс та нар энэ шүлгийг уншаад юуг мэдж авсан? Та нарын нүдэнд юу төсөөлөгдсөн бэ хүүхдүүдээ? Тэгвэл тэр төсөөлсөн зүйлээ зургаар илэрхийлээрэй. Маш сайхан зураг зурж багш руугаа илгээнэ гэж найдаж байна. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад юу зурхыгаа шийдээрэй.
Энэ шүлгийг дахин уншаарай хүүхдүүдээ. Нүдээ анжгаад дахин төсөөлөн бодоорой. Чи юу уншив? Чиний нүдэнд юу төсөөлөгдөж байна гэдэг зүйлийг эхэлж бодож тунгаасны дараа өөрөө зураг зураарай. Амжилт хүсье хүүхдүүдээ. Өнөөдөр хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа.